Өнөөдөр Монгол улсын нийт гадаад төр 21.6 тэрбум ам.долларт хүрч, үүнд хувийн хвшлийн 16.1 тэрбум ам.доллар болж байгаа дотоодын өр 10 их найдад төгрөгөөс хол авсан нь олон нийтийн болон иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Нэг талаас үүнийг төр засгийн буруутай бодлоготой холбон тайлбарлаж байгаа. Арчсан чөлөө зах зээлд ороод бид 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаач зах зээлээ тэлсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй байгаа зэрэг нь гадны томоохон санхүү нийтлүүдийн хараанд өнөөдрийн хүртэл байсаар байгааг харуулсаар байна. Тэгэхээр та нарын хугацааг нь анзаараа 2020 онд батлагдсан хууль байгаа. Тэгэхээр энэ хуулиар юу зохицуулсан гэхээр тухайн үедээ урьдчилж харсан юм шиг ямар ч байсан хуулиа батлахдаа өнөөдрийн үүсчээд байгаа ханшийн алдаглаас болж үүсэж байгаа их өөр монголчууд цаашдаа энэ өөр зээлээ төлөх чадваргүй болж байгаа энэ харьцааг зохицуулах хуулийг бол харин бидний аз улсад 2002 онд баталчихсан суур иргэний хуулиндаа байгаа энэ залттай байгаамаа. Тэгэхээр 14 жил энэ хууль ерөөсөө мөрдөж хэрэгжиж ирсэнгүй Монгол улсад. Гадаад төр 22 тэрбум доллар боллоо. Энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж одоо энэ нөхдүүд хэлж байгаа. Бид бол арай өөрөөр харж. Үнэхээр гадаад төрүүд их болсон үнэн. Тэр үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ дотоодын өрийг бид одоо цэгцлэхгүйгээр үүнийг одоо зөвтэй авч үзэхгүйгээр ард иргэдээ хамгийн түрүүнд авч бодохгүйгээр энэ байдлаас энэ хямралт байдлаас гарахгүй гэж бид үзэж байгаа юм. Тиймээс хашаад иргэний хуулийг хэрэгжүүлэх мөн эдийн засгийн холбоотой энэ асуудлуудыг шийдвэрлэх үүднээс дээр хэрэгэд төр засгийн түвшинд шаардлага хургуулж байгаа юм. Тухайлбал улсын хурлын харьяа бүтэц болох Монгол банк санхүүгийн зохицуулахаар мөн нөгөө талаас бизнесийн төлөөлөл болох Монголын банкуудын холбоо худалдаалж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрч нийлбэлийн холбоо, ажил олгох зэвсгийн холбоонд болон бусад хэрэгтэй хөдөлгөөнүүдээс оролцсон ажлын хэсгийг улсын хурл дотроос зохион байгуулж улс их орныхоо эдийн засгийн макро болон микро түвшингийн алгадал буюу уялдаа холбоог сэргээх замаар ам.долларын зээлүүдийг иргэний хуулийн 281-ийн нэг заасны дагуу төгрөгийн зээл шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх. Мөн Монгол банк Монголын банкуудтай холбоотой хамтарч банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх, эдгэл зүрийн ханшийг тодруулж баталгаажуулахыг мөн сануулсаар байна.